Хүний эрх чөлөө бүхэл хүний амь хүртэл даанч ялэмгүй үнэтэй болсон Монголын нийгэмд жирийн ард түмэн хууль сахиулах байгууллагынхнаас ч хүртэл айж игдүүцэх төрийн хувцсны ард байдаг зарим төмөр эрхтнүүдийн гарт амнасаа ч алдах болсон цөөн цагийн харанга хідэнтэй дилдсэнийг хүн бүр далд оюундаа сонссоор түгшсээр. Сэжигтэнгээр ингээд авчаал тэгээд 72 суулгаад ингээд авчихтай. Хүн харахаар болц ингээд зодоод ингээд авчираад өгцсөн. Тэгээд 8 хоноод эмнэлэгтэй ч нас орсон. Энэ үл ерөөсөө төрийн хамгаалтанд төрийн форм өмссөн ийм усвал миний хүүхдийг зодож үхэлдлийн шарханд юу шарах болгоод тэгээд нааш явуулсан байна лээ. 461 дугаар ингээд чи яхаар хүнийг тэгэж тийм бодлоо 24 цагаар нүдж яхад ягаад тэр төрийн юуны ганц удгийн тэр удирд ягаад анхаарал тавиагүй ягаад таслан зогсоогүй мэдэхгүй. Танай хүүхдийг 72 цаг болгож иж гаргаж өгөө. Хаана байгааг нь ерөөсөө бидэнд хэлээгүй. Хүүгээ манд гаргаж өгөх гэж байна гэл тэгэхээр баярлал Баян зүрх дүүргийн цагдаагийн газар борхоо байцаагт очиод авах гэтэл ерөөсөө их миний хүү ирдсэн байсан. Ямар ч өөрөө ухаан мэдрэл байхгүй. Хамаг биеийн ерөөсөө хүн амар болсон. Тэгэл тэр дорн цагдаагийн хажуу зургийг авахуулаад бид нар тэгэл би тэр юуруу очиод шүүх эмнэлэг дээр очиод тэгээд гэмтлийн эмнэлэг дээр очиод 8 хоног цогцоор болцоор байгаа тэрсээр байгаа л тэгэхээр нас болсон. Тийм ээ. Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий хүнлэг усаар хүний нэр төрийг доромжлон харьцаж шийтгэх хэрэг хиндэж байхгүй. Хүн бүр халдашгүй чөлөөтэй байх хэрэгтэй атал бидний дунд ажиллаж амьдарч байсан жирийн хүмүүс хийгээгүй хэргийнхээ төлөө баримтлагдсан хоригдож амь насаараа хохирж байгаа нь нууц биш ээ. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын харьяа урьдчилан хоригтовд гарч байгаа эрүү шүүлт хүнлэг ус харьцааны бүхэл хэлбэрийг таслан зогсоох арга ажиллагаанд ардчилсан нийгэмдэх эрх чөлөөт хүн бүхэн нэгдэх цаг болжээ. Энэ үлээрээс цэвэр хүний эрхийг зөрчсөн асуудал байхгүй тийм. Энд чинь төрийн хамгаалалтаа байрны төрийн цагдаа авчиж хийж чад. Төрийн форум сууцаа зодож нүдэ тийм бол зодож чад. Хэрэг миний хүүхдүүд гудамжинд явж байгаа хүн зодуулсан бол амиа аваа тэгэл гараад явчих ш тэр бол. Хэн ямар эрхтэй вэ гэдгээс гадна хэнийг ямар эрхгүй вэ гэдгийг ч давхар хэлэх нь цөөн цагт жирийн олон түмэн тус нэмрээ өгөх үзье. Нэгэн гэмт хэргийг идрүүлэхийн төлөө 10 иргэнийхээ үнэт цаг сэтгэл санаа нэр төрийг гутаан доромжилж бие махбодыг хүн дээр гэмтэх нь ардчилсан нийгмийн зорилго яагаад ч биш ээ. Эрүү шүүлт гэдэг бол гэрч, хохирогч, сэжигтэн ялагдагчаас мэдүүлэг авахдаа айлган сүрдүүлэх, бие махбодын болон сэтгэл зүйн дарамт үзүүлж мэдүүлэг авсныг бол эрүү шүүлт гэж ингэж одоо ойлгодог. Ганц удаа одоо ярагчнараа алдартай Монзо гэж хэлдэгсэн. Тэгээ бас одоо нэг ландах очтой Батцэнгэл их мэдлээ хүмүүс байсан л да. Тэр одоо ярах одоо ямар байдгийг одоо нөгөө кинон дээр үздэг байсан. Эрүү шүүлт гэдэг юмчтэй ямар байдгийг үнэхээр би биеэр тэр өрөө одоо нэмдэрчин гат дээр мэдэрч ийлээ. Ийм хууль ус аргаар хүмүүсээс мэдүүлэг авч эрүүгийн гэргийн нотлогыг бүрдүүлэх явдал бол манайд их хэмжээгээр гарч байна. Энэ талаар иргэдээс олон тооны өргөдөл гомдол гарч байна. Охирсон хүмүүс одоо олон байна. Ийм одоо хэлс мэдүүлэг авахын тулд олон сар жилээр хүмүүсийг хатуу хүнд нөхцөлд удаан хугацаар хорж дарамталдаг, хамт хоригч байгаа хүмүүсээр нь зохион байгуулж зодуулдаг, янз бүрийн одоо бие махбодын болон сэтгэл санааны дарамт үзүүлж мэдүүлэг хуурамч хэлс мэдүүлэг авдаг ийм практик бол өнөөдрийг хүртэл амь бөхтөөр оршсоор байгаа юм. Тэрхийг шаардлага байхгүй. Хийсэн хэрэгч байхгүй гэсэн чинь чамаа одоо нэг шиг цорцор гэж харна би чамайг амтан болох гэж харна гэдэг. Гэх мэтлэмгээр занал хийлээ. Намайг тэр саатуулах байранд авчихсан. Эрүүдэн шүүхийн эсрэг конвенцэд оролцогч улс бүр ийм гэмт хэрэгт хуулиар зохих шийтгэл тогтоох бөгөөд чингэхдээ энэ нь онц оюутай гэмт хэрэг гэдгийг харгалзан үзнэ. Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий хүнлэг усаар хүний нэр төрийг доромжлон харьцаж шийтгэхийн эсрэг конвенц 2002 онд буталсан Монгол улсын эрүүгийн хуулийн 249
251 дугаар зөвлөлтөд эрүүдэн шүүхийн эсрэг ийм зүйл залтуудыг оруулсан. Өөрөөр хэлбэл хэрэг өртөгч, мөрдөн байцаагч бусдыг хүч хэрэглэхээр занал хийх, амун тухуурхан даажгнах зэрэг хууль ус аргаар бусдаас алгадаж мэдүүлэг авбал ял шийтгэл оногдуулах тухай заасан байна. Ийм үйлдэл гаргасан хэрэг өртөгч, мөрдөн байцаагч, прокурор шүүгчүүдийг шалгах, шүүгчийн гаргасан хэргийг шалгах ийм үүрэгтэй улсын ерөнхий прокурорын дэргэд мөрдөн байцаах албыг байгуулсан. Би зөвхөн 2 оны товлыг 2004-2005 оны эхний 10 сарын байдлаар 2004 онд ихнийг 800-аад гомдол мэдээллийн 4.2% нь эрүүдэн шүүхийн чиглэлтэй гомдол мэдээлэл ирсэн байсан. За энэ оны эхний 10 сарын байдлаар ирсэн гомдол мэдээллийн 6% нь 600 гаруй гомдол мэдээлэл 6% нь эрүүдэн шүүхийн чигтээ гомдол мэдээлэл байна. Тэгэхээр энэ эрүүдэн шүүхийн чиглэлтэй манад ирж байгаа гэмт хэргийн шинжтэй юм гомдол мэдээлэл өс хандлагатай байна. Манай улс 2000 онд эрүүдэн шүүхийн эсрэг олон улсын конвенцэд нэгдсэн юм. Монгол улсын үндсэн хууль болон бусад хууль тогтоомжинд эрүүдэн шүүхтэй холбоотой зүйл заалт байдаг эсхийг байдаг бол хууль маань хуулийнхандаа хэрхэн үйлчилж байгаа гэсэн үг. Зүгээр байсан хүн 20-д мөрдөгж байсан хүн 20-д ингээд нас энэ асуудал бол үндсэндээ хүнийг ийм алавдаж ингэж чанчиж хүний амь насыг хохироож байгаа бол эдгээр асуудал бол гэмт хэрэг мөн. Энэ зүйл ангаар эрүүгийн хуулийн 251 дэх зүйл ангаар шийдэгдэх ёстой. Шүүхэд ирж байгаа юм нь бол ийм том ноцтой ийм юмуд нь бол улсын дээж хүртлээ хянаад ингээд даваад хянуулахаар ингээд ирж байгаа юм бол цөөхөн. Бид шалгуулахаар явдаг. Шалгаад шалгуулж мөрдөн байцаа газар шалгаад хэрэг өртөгч мөрдөн байцаагч өөрөө шалгаад энэ буруутай нэг тийм энэ буруутай ингэж хүн зодсон юм байна. Ингэж хүн алуудаж мэдүүлэг авсан юм байна. Ингэсэн юм байна гэдэг нь ирдэг. Хэрэг өртгөгч мөрдөн байцаагчдын тухай таны төсөөлөлд урдаа бичих машин тавьсан нэгэн ууртай цээж бичигтний дүр буудаг гэдэгт эргэлзэхгүй байна. Тэд хохирогч сэжигтэн хэрэгт холбогдогч хинэгнээс мэдүүлэг авч хавцт хэрэг нээгээд түүнийг илүү олон хуудас болгон болгосоор хэрэгээ илрүүлчихдэг авьяастай улс. Хэрэг өрт мөрдөн байцаа газар бол энэ байцаалтаар хэрэг хүлээлгэх асуудлаа бол ер нь түлхүү авч байгаа асуудлаа бойлих мөрдөлт гэдэг асуудлаа хэдий тэр хүн хэрэг хийгээгүй ч бай хийсэн ч бай хэрэгээ хүлээдэг юм бол мөрдөн байцаалтаар мөрдөлтөөр тогтоогоод шинжлэх ухааны үндсээр ийм уул мөрөөр ийм гарын хээгээр ийм цусны бүлгээр ийм шүлсээр та гэмт хэрэгүүлсэн байдал нь тогтоогдож байна гэдэг юм бол тэр хүн яаж хаан чирээд байхгүй. Саяхны нэгэн хөгийн гэмээр жишээг энд дурдъя. Төв аймгийн нэгэн иргэн хөөргөний хулгайд сэрдэгдэн байцаагдах үедээ хэрэгээ хүлээжээ. Жилийн дараа мөнөө хөөрөг айлынхаа авдар дороос гарч ирсэн байна. Зөвхөн ийм жишээнээс ч ихэнх мөрдөн байцаагчдын цээж үчиг хийж хэрэг илрүүлэг ус гэж хэлэхэд хэлсдэж хатуудахгүй болов уу? Хуурч мэхлэх аргаар хууль ёс аргаар хүнээс мэдүүлэг аавна гэж. Чиний хийсэн хэрэг гайгүй шүү дээ. Шүүхэд очиод наадах чинь тэнсэгч бага хэмжээний яал авчин. Чи хүлээч гих мэтлэнгээр ингэж. Тэгээ энийг таслан зогсоогоод юу хэрэгтэй вэ гэдэг. Нэгдүгээр ерөөсөө хуулиар бол өмгөөлөгчтэй байцаад өгөхгүй юу гэдэг асуудал хүний эрхийн асуудал. Хэрэг өртөгчд мөрдөн байцаагчид баригдаад ирлээ. Ямар нэгэн хэрэг цэжгэлэгдлээ. За та өмгөөлөгч авах уу? Би өмгөөлөгч авнаа. Би өмгөөлөгчтэй мэдүүлэг өгнө гэж ингэж л явах. Тийм хүнлэг цагдаар хизээ амьдрахаа бид мэдэхгүй боловч ардчилсан нийгмийн иргэд бөгөөд төрийн нэр хууль дүрм ярьсан хэн боловч хэнийгч үндэслэлгүйгээр мөрдөж мөшгөх, байцаах, баривчлах, нэгжих, хорж цагдах эрхгүй гэдгийг мэдэх бид эрхтэй. Чи энэ хэргийг хүлээч. Гайгүй ял авчихна. Чи энийг хүлээчихээч. Би цолоо нэмүүлэх гэсэн юм байгаа. Гэж ингэж ярьдаг. Арай цагдаагийн байгууллага бол ийм юмд тэгж ярьдаггүй баг. Гэхдээ хэрэгтэн хүн бол өөрөө юу ч гэсэн худлаа ярьж болно. Тэгвэл зодоод байгаа асуудал бол бий. Энэ талаар олон өргөл гомдлыг бол бид хүлээн авч шалгаж байгаа. Энэний цаана бол албан тушаал гууд
одоо алдар цолог үртэх гэсэн тэмдрэг илрүүлсэн нэр зүүж цол хэрэгэн авахгүйсэн ийм одоо атгаг санаа нэр төр харсан хууль ус үйлдэл энэ цаана байдаг. Хуульд заасан үндсэл журмаас гадуур хинэгч дур мэдэн нэгжих, баривчлах, хорих мөрдөх, мөшгөх эрх чөлөөг нь хязгаарлахыг хориглоно. Хүнд ч болов эрүү шүүлт тулгаж, хүнлэг бус хэрцгий хандаж, нэр төрийг доромжилж болохгүй гэж Монгол Улсын үндсэн хуулийн 16-гийн 13-т заасан байна. Гэтэл энэ хууль Монголын хэрэг бүртгэл мөрдөн байцаалтын шатанд хамгийн их зөрчигддөг тул амьд явах хэрэгтэй жирийн хүмүүсийн сэтгэлд нууцхан айц төгшөөрийг бий болгож ямар сайндаа л амьд хүний гэрч болохоор өгсөн хүний дэр болёо халаг хоохоо дээрээ тулж явах бай тээ. За энэ хэргийн улмаас хүн эрүүл мэнд, амь нас, сэтгэл санаагаараа маш их хохирдог. Энэ эрүүл шүүлтэнд өртсөн хүн бол насан туршдаа одоо ийм эмгэг өвчтэй болох сэтгэл мэдрэлийн одоо готролд орох явдал бол илбэг байдаг. Эрүү шүүлт болон хүнлэг бус хэрцгийгээр бие махбодыг шаналгаан нэр төрийг доромжлох гэсэн ойлголтод иргэд хайхрамжгүй хандсаар байгаа ч эрүү шүүлттэй холбоотой гэмт хэргийг өөгшүүлж байгаа юм. Мэдхгүй. Цоо мэдхгүй. Эрүү шүүлт гэдэг нь одоо яадаг юм мэдэхгүй юу? Одоо сайн мэдэхгүй байна. Сонсоогүй. Ингэнээр хэлбэл энэ хутга хурааж нормон биелүүлэх ёстой хэв журмын цагдаа нарын гар таны халаас руу орж аливаа хэрэгт хохирсон эсвэл сэжиглэгдсэн тохиолдолд цаг нараа мөрдөн байцаагчдад зандруулахын тулд зарцуулж байцаалт өгөх үеэрээ ус уух бие засах эрхээ хязгаарлуулж түрэмгийлсэн байцаалтаас сулж ихээс саяасан нэрнээс хүртэл айхад хүрж манжийн 9 эрүүнээс ч илүү нарийн болсон хэрцгий эрүүд өртөж амнасаа алдаж байгаа хүмүүсийн эрхийг сөхөн ярьж байгаа хэрэг. Ийхүү үндэслэлгүйгээр гэмт хэрэг цэжиглэгдсэнийхээ төлөө хохирлох хэрхэн барагдуулах тухай хуулийн ямар заалт байдгийг ч мөн иргэд маань мэдэхгүй байгаа. Үүний хариулт нь энэ эрүүл шүүлт зөв ус хавцааны улмаас иргэнд учирсан эд хөрөнгийн болон сэтгэл санааны нэр төрийн охирлыг нөхөн барагдуулах хуулийн заалт огт хэрэгжихгүй байгаа явдал байгаа. Ийм төрлийн хэргийг шийдвэрлэх талаар иргэдийн гаргасан нэхэмжлийг хүлээж авахаас үндэслэлгээр татгалзах, хүлээж авсан ч түүний шийдвэрлэхгүйгээр чирэгдүүлэх, шүүхийн шийдвэр гаргахдаа үндэслэлгээр хэрэгсэхгүй болгох, гаргасан нэхэмжлийг үндэслэлгээр бууруулах ийм одоо зүйл бол их гарч байна. За энэ нь бол иргэдийг охирсон дээр нь одоо давхар охироож байгаа, чирэгдүүлж байгаа ийм ноцтой үйл ажиллагаа байгаамаа. Манжийн дарангуйллын 9 эрүү шүүлт болон 1930-аас 40 оны хэлмэгдүүлэлтийн үед 30 гаруй мянган иргэнэ тамлан зовоож эрүүдэн шүүж, хэлс хэрэгт яллаж, цаазаар аваачиж байсан олон гаслан бидний түүх юм бодонгуйн дунд хараар үжигдэн үлдсэн. Энэ нь тухайн иргэдийг хэрэгэ хүлээсэн тохиолдолд шүүхээр шийдэгдэг Вишинскийн онол хуульд үйлчилж байсны хар сүйдэр юм. Өнөөдрийн эрхчлөөд ардчилсан нийгэмд ч Вишинскийн онолыг уламжлан хөгжүүлэгчд байсаар байгаа тул энэ тал дээр ирсэн гомдол мэдээллүүдээс гадна жирийн хүмүүсийн дундаас маш олноор эрүү шүүлтийн харгас нөмрөгдөр шаналн зовж чимээ шүүгэнгүйгээр бидний дундаас үргэлдэж байгааг нууж болшгүй юм а. Бусдыг эрүүд шүүсэн шинжтэй алуудаж мэдүүлэг гаргуулсан, бусдыг эрхэнд халдсан ийм 20 хэрэг шүүхээр шийдэгдсэн байна. Сүүлийн 3 жилийн мэдээгээр үзвэл цагдаагийн байгууллагын ажилтнуудаас хүний эрхэнд хууль усаар хандсан, мөн хууль ус аргаар мэдүүлэг гаргуулж авсан, хүч хэрэгэлсэн ийм гэмт хэргийг 83 гарсан гэсэн ийм мэдээ тайлан байна. Шалан дээр ус асгаж байгаа л одоо коротик гэж ярьдаг юм. Одоо тогоор цохиулна. Үнэхээр ингээд ус асгаад тэгэл асгсан усан дээр намайг би ч угаасаа хувцсгүй орсон тэгэл шалтан хүн чи газар хөвтөж байгаа тэгэл наарны банцаараа дээр нь гэж дарж олон хүн зогсоогоо. Тэгэл би нөгөө тогоо өргөл тог цохиулахад бол хүн бол үнэхээр
босч ирэхгүй ч байх арга байдаг юм л. Тэгэхээр тогийн зохиолгод бол тамир тэрхээс илүү шиг болол босоод ирдэг. Нийгмийн ухамсарын механизмууд хавтгайтай зэрлэгшиж, жинхэнэ ардчил эрх чөлөөнд хүргэх бүтээлч оюунлаг, шудраг хөдөлмөрийн ойлголт нийгмийн бүх гишүүдийн сэтгэл зүйд бүрнээ устж өгөө болжээ. Оронд нь хүний мууд дурлахгүй ч юм уу, эрэмийн хооронд илжиг жороолохгүй ч гэх юм уу, эр хүндээ хайртай ч гэх юм уу, тодорхойлбол цагдаатаа хайртай гэдэг бичигдээгүй явцсан хуйлууд бий болж, иргэдээс ирсэн гомдол нь гэрчгүй, балархай мүлгэр баримтолж үлдэж байгаа. Түүнчлэн эрүүгийн хэрэг үүсгэн мөрдөн байцаалтын ажиллагаа явуулах үедээ удаан хугацааны туршид цагдан хорих явдал нь эрүүл шүүлтийн бусрамг үйл ажиллагааны гол үндэс суурь нь болж байгаа юм. Хөвчлөх байр, цагдан хорих байр одоо тийм ээ. Эднэрт хүнийг бол цагдаагийн одоо хэн нэгэн этгээд ч юм уу эсвэл тентхийн ажилтнууд ч юм уу тийм ээ. Хүний эрүүл мэндэд нь халддаг. Бусдад өөрөг даалгавар өгч зодуулдаг. Тэнд ч амнаасаа хохироодог ийм юм бас яригддаг шүү дээ. Энэ бол тэр хүмүүсийг бас тэгтээ тэнд эрүүл шүүлтийн үйл ажиллагаа бас тэр энэ хэрэг бүртгэгч мөрдөн байцаагчаас гадна өөр ажил хариуцсан байгууллагын хүрээнд энэ эрүүл шүүлтийн хэлбэрүүд явагдаад байгаа байхгүй юу? Гарын салаа сойдсон дэш халуун малуу хийж байгаа нэг хүнээр ингэж бариулж байгаа эргүүлнэ арьс махын зулгартал эргүүлнэ шүү дээ. Цагдаа хорих байранд хоригдсон улсуудад хүч хэрэглэх мөн цагдаа хоригдож байгаа бусд этгээдүүдээр нь тэр хүнийг дарамтлуулах, зодуулах, мөн хэрэгээ хүлээ гэж шахалт шаардлага үзүүлэх тийм хэлбэрээр цагдаа хорих байранд ийм гарах тохиолдол нэлээд байдаг. Ганц худаг буюу шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны харьяа, урьдчилан хорих төвийн агаарын чиглэлийн хэмжээ, гэрэлтүүлэг, хоолны илчилгээгийн аль аль нь ямар ч шаардлагыг хангахгүй бөгөөд энэ бүхэн тэр чигээрээ эрүүдэн шүүхийн бүхэл нөхцөлийг бүрдүүлдэг. Эндээс гэмт хэрэг хийгээгүй гэдэг нь тогтоогдоод гарсан хэн боловч хохирлоос өөр юу ч олд олоохгүй гэдгийг ч хэн бүхэн мэднэ. Арички биштэй буруутай итгэдэгс би нэг хөлийн гаргаж авмаар. Тост. Хоёрдугаарт энэ нэг дэвдэрч хиймээр болсон. Амьдрал зохиож үзмээр. Тост. Гуравдугаарт нүдэн сочод гараад ирэхэд миний орон гэр миний амьдарч байсан орон гэр гэх юм байхгүй болсон. Монголын эрүүлжүүлэх байр бол цагдаагийн ажилтнууд гарынхаа загтнаа гаргаж хүнийг зодож бэртээж болдог гэж бараг л зөвшөөрөгдсөн газар. Мөнөөхөө цагдаатан хайртай гэдэг хууль энд ч мөн үйлчилдэг болохоор тухайн этгээдийг зодсон тухай мэдүүлэг ирчхэн улмаас бүдгэрж согтуу байсан хүн цагдаа хоёр хоёулаа хэргийн субъект болж чаддаггүй байна. Тиймээс энэ этгээд манад анх ийм байдалтайгаар ирсэн гэсэн мэдүүлэг хангалттай хариу болж үлдсээр хүний эрх алхан бүр зөрчигдсөөр байна. Хүнийг баривчилсан шалтгаан үндслийг баривчлагдсан хүн түүний гэр бүлийнхэн өмгөөлөгчт нь хуульд заасан хугацаанд мэдэгдэнэ гэсэн заалт манай хуулинд бий. Энэхүү эрүүлжүүлэх байрнууд хүний эрхийн тухай хуулийг хамгийн их зөрчдөг төрийн байгууллага. Энэхүү саатуулах байранд зөрчил гарган ирсэн хүмүүс шээс ярен амьсгалж эрхээ нэхүүл хатуу бороохон амтыг мэдрэх бөгөөд энд ирснээс хойш 24 цагийн дараа энд хонож саатуулагдсны мөнгөө төлөхийн тулд гэрийнхэндээ мэдэгдэх бичигдээгүй хууль энд ч мөн үйлчилдэг. Эрүүл шүүлтийг хоригдсон энэ хуулийн заалт хэрэг бүртгэл мөрдөн байцаалтын ажиллагаанд мөрдөгдөхгүй байгаа хуулийн байгууллагын ажилтнууд түүн дотроо цагдаагийн байгууллагын ажилтнуудын энэ үйл ажиллагаатай холбоотой гэмтрийн шинжтэй ийм өргөдөл гомдлыг бол улсын прокурорын газрын дэргэдэх мөрдөн байцаах алба шалгах хуулийн харьяалтай. Хүний эрхийн үндэсний комисс цагдаагийн ерөнхий газрын хамтарсан төлөвлөгөөний дагуу 2004 оноос эхлэн эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаанд дэх хүний эрх сэдвийн хүрээнд иргэдийн өргөдөл гомдлыг шалгаж сургалт хийх зэрэг олон арга хэмжээ явуулжээ. Нийт 9 дүүргийн цагдаагийн хэлтсийн мөрдөн байцаагч, хэрэг бүртгэгч, эрүүгийн төлөөлөгч гээд 600 гаруй хүн энэ сургалтанд хамрагдсан байна. Хүний эрхийн үндэсний комисс эрүүдэн шүүх үйл ажиллагаанаас урьдчилан сэргийлэх хамгийн үр нөлөөтэй аргыг эрэлхийлж байгаа юм байна. Гэхдээ төрийн албан тушаалтан үйлдсэн буюу үйлдсэн гэх гэмт хэрэгт нь шийтгэх зорилгоор эрүүдэн шүүгээгүй. Бусдын нэр төрийг утаанд оромжлоогүй байцаалд авсан тохиолдолд эрүүл шүүлтийн талаар ямар ч асуудал яригдахгүй өнгөрөх ёстой гэдгийг ч мөн энэ завсарт өгүүлье.
Хүмүүс бие биенийх